Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Case podcast-ийн маань энэ удаагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн зочноор Энэ төрийн бас байгууллагын тэргүүн Сүхбаалдагч маань ирсэн байна. Улсын их хурлын гишүүн Хотон Туяа агч маань ирсэн байна. Сэтгэл зүйч оюун бэлэг нар маань хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Подкастын маань онцлог болвол дугаар болгон дээрээ нэг кейс ярьж өгдөг байгаа. Тэгээд тэрэн дээрээ хэдүүлээ санал бодлоо хуваалцсан авчнаа гэсэн үг. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мансууруулах сэтгцэд нөлөөт бодистой холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх 116 тусгай дугаарт манай хүүхэд мансууруулах сэтгцэд нөлөөт бодис хэрэглээд намайг зодоод гэрээсээ зүгтах гээд байна. Надад туслаач гэх дуудлага ирсэн бөгөөд мэдээллийн дагуу тус газраас ажиллагаа явуулахад сонгон хайрхан дүүрэгт оршин суух 19 настай Б гэх эрэгтэй нь мансууруулах бодис хэрэгэлсэн үедээ мөнгө өгөхгүй байна гэх шалтгаанаар төрсөн ээжигээ удаа дараа зодсон нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэглэгч Б-тэй уулзахад 3 жилийн хугацаанд тасралтгүй мансууруулах эмсдэгс нөлөөт бодис хэрэгэлсэн өөрийн болон ээжийнхээ хүсэлтээр тухайн бодисоос гарахаар 2 ч удаа сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчилүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Иргэн Б-нд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч Оросын албаны улсын мансууруулах эмсдэгс нөлөөт бодистой холбоотой донтолтын эсрэг төвд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу эмчилгээг бол одоо сүүлийн 6 сарын хугацаанд хийгээ явж байгаа. Ийм нэг кейс байна. Сүхбаалдагчаас ихний асуултыг асууя гэж бодож байна. За тэгээд ер нь энэ донтогч хүний эмчилгээ гэж ер нь яг ямар эмчилгээ байдгийг манай улсад яг ямар эмчилгээ хийгддэм бол олон улсад ямар байдсан бол гэдэг талаар та. Тэгэхээр энэ кейс дээр яригдсан хүүхдийн хувьд бол одоо сэмүүтэд 2 удаа эмчилэгдсэн гэж байна. Тэгэхээр сэмүүтэд хийж байгаа эмчилгээ бол одоо хоргоожүүлэх буюу бие махбод осно одоо тэр бодисыг гаргах, зарим нэг сэтгэл зүйн одоо докторгүй эсвэл одоо энэ хүүхдэнгээ ээж мэжигээ заддаг бол одоо психоз буюу солиорлын дэмэрлийн одоо шинж тэмдгүүттэй байсан баг. Тэрийг бол яг дарж өгнө. За энэ бол эмчилгээний зүгээр л эхлэл. Яг жинхэнэ эмчилгээ бол одоо энэ хоргоожуулалт явагдсны дараа аль ч оронд энэ одоо Оросд ч байна уу, Хятадд ч байна уу, тэр баруунд нь ч байна, Америкт нь ч байна уу, хоргоожуулалт явагдсны дараа бол одоо сэтгэл заслын эмчилгээнүүд явдаг. Сэтгэл ингэжээч энэ үеийг бол эмчилгээ гэж хэлдэг болохоос биш манай олон эцэг эхчүүд бол сэмүүт дэд удаа хөвтцэн тэгэл гарч ирээ хэрэгэлцэн гэдэг байгаа байхгүй. Сэмэгт бол зөвхөн фармакологийн буюу эмээр эм тариагаар бол тэр хүний биеийн байдлыг докторжуулж сэтгэл санааны зарим нэг шинж тэмдгийг л одоо багасгасан гэсэн үг. Жинхэнэ эмчилгээ бол сэтгэл заслын эмчилгээг бол яг барууны орнуудын стандарт байна. Энэ одоо наад кейс дээр хийж байгаа хүүхдийн хувьд бол Оросуудад бол 4 төрлийн ийм одоо сэргийн засах төвийн эмчилгээний арай өөр байдаг. Том хотууд нь бол барууныхан 2 дахь одоо түвшин нь бол одоо хөдөлмөрийн болоод сэтгэл засал хоёр хамтарсан нэлээд одоо хотоос хол газар тийм 100 км-ийн цаана тайгмайгт ч юм уу ийм эмчилгээнүүд явдаг. Гэхдээ яг ийм эмчилгээнүүд бол нэлээд удаа 6 сар 1 жил өдр явж иж үр дүн гардаг. Тэгээд цаашаа сүмд бас одоо сүмд ажиллангаа эмчлүүлдэг, одоо ихтгэл өмчлөлөө нэмдүүлдэг. Зарим нь бол бүр энэ хүмүүсийг бүр ёроолт нь хүргэж унгаах гэж нэгсэнтэй хүний эрхийн зөрчсөн бүр одоо хүлж мөлчгсөн тэгжээч тэр хүнийг бүр одоо за би энээсээ болиг хүртэл нь олсны дараа сэтгэл заслын эмчилгээ рүү явуулдаг. Хятад бол жишээлбэл 3 жил хөдөлмөрийн лагерт хориул эмчилж штэ. Тэгэхээр би энд бол ямар юм ярих гэж байгаа гэхээр одоо барууны стандарт энэ бол зүүн өмнөд Азиуд бүгд тархачихсан Европын орнуудад байж байгаа, Америкт байж байгаа тий одоо Арабын орнууд ч гэсэн явж байгаа. Энэ бол ерөөсөө цэвэр сэтгэл заслын эмчилгээ. Зарим нь бол 12 алхам буюу наркотикч дамжлах хүн те өөр өөртөө туслах бэлгийн 12 алхамд эрүүлжих хөтөлбөр дээр суурилсан. Тэр нь бол 90% нь нэг 10 хүрэхгүй хувь нь бол яг арай юу сэтгэл зүүн одоо онол дээр суурилсан тэр smart recovery гэдэг хөтөлбөрөд явдаг. Гол эмчилгээ бол ерөөсөө сэтгэл зүйн эмчилгээ. Энд бол одоо танин мэдхэн зан үлийн эмчилгээ бол одоо энэ донтолтын одоо үндсэн эмчилгээ.
Энэ тань мэдхүн зан үлийн сэтгэл заслаар бол тэр хүний бодол сэтгэлгээ хандлагыг өөрчилнө. Энэ донтолтоосоо болсон зан авируудыг одоо өөрчилж одоо нийгэмшүүлэх тэрл бүх арга хэмжээг авна. Тэгээд тахилтаас одоо эн чинь өөрөө архаг өвчин юм чинь тахилтаас сэргийлэх одоо бүх нөхцөл байдлын тэр тухайн өвчтөнтэйгөө тохиролцож тухайн өвчтний одоо ямар онцлог шинж тэмдэгт нь тохирчлыг явуулдаг. Тэгэхээр CBT бол хэдийгээр групп эмчилгээ ганцаардчилсан боловч өөрөө одоо яг тухайн үндэ зориулагдсан тийм онцлогтой. Яагаад гэвэл хүн болгоны тарих өөрчлөлт, хүн болгоны бодол өөр. Дараагийн нэг одоо сүүлийн үед гарч ирж байгаа эмчилгээ бол диалектик зан үлийн эмчилгээ. Тэгэхээр энэ дондогч хүүхдүүд бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг огт удирдах чаддаггүй. Тэгээд сэтгэл хөдлөлөө хуримтлуулад яваад байдаг. Одоо жишээл уурлааг бол уурлал гашгараад их төрөмгий гэж ярьдаг шүү дээ. Эсвэл гомдохороо ингээл гарч гүйж боцоо хэрэгжилждэг гэх мэтээ. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлөө яг эрүүлэр бодисгүйгээр яаж одоо өөрөө зохицуулж удирдах шанс сурах вэ гэдгийг бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйчд бол зааж өгч яг энэ дээр нь ажиллах ёстой. Дараагийн DBT-ийн бас нэг эмчилгээ бол зовлон шаналлыг энэ донтогч хүүхдүүд авч чаддаггүй. Одоо сэтгэлийн тэнхээгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ зовлон шаналлыг яаж давах вэ гэдэг тэр арга техникийг зааж өгнө. Гуравдугаарт нь бол энэ хүүхдүүд нийгэмд харилцаанд орж чаддаггүй. Гэр бүлийнхэнтэй бүгднтэй муудалцсан. Эрүүл хүмүүстэй харьцаж чадгаа байлаад өөрсдийнхөө тэр донтолтын шоронд дотроосоо түгжээд орсон хүүхдүүд байж тийм. Тэгэхээр нийгэмд ингээд гараа сургуульд сурч чаддаггүй, сургуулаа хайдаг, ажил дээрээ тогтож чаддаггүй. Тэгэхээр энэ хүмүүсийг нийгмийн ийм одоо бүтээлчтэй нийгэмдээ байр суурь эзэлсэн хүн болгоход бол энэ үр дүнтэй харилцааны ур чадвар гэдэг сурах явдал зайлшгүй чухал байдаг. За энэ хоёр сэтгэл заслын эмчилгээнээс гадна хамгийн чухал юм бол одоо наркотикчтай амжилтхан 12 алхмын эрүүлж хөтөлбөрөөр явах хэрэгтэй. Энэ бол 900-аад асуултанд тэр хүн өөр дээрээ хариулж өөрийнхөө одоо зан авирын согог гажгуудыг олж тодорхойлно, тэрийг яаж засахгүйг нь тэгээд өөрийнхөө тэр бодол сэтгэлгээ амьдралд хандж байгаа хандлагаа бол тэр хүн өөрөө мэдчихэж тэрийг зөв болгож засах. Ийм л эмчилгээнүүд эндээ. Тэгэхээр ер нь донтолтоос эмчилнэ гэдэг чинь 3 эмийг л 2 эмийг өөрчилнө, нэг юмд суралцах хэрэгтэй. Нэгдүгürt өөрийнхөө бодол сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт зан авираа өөрчлөх хэрэгтэй. Гуравдугаарт бол сэтгэл хөдлөлөө эрүүлэр удирдах сурах хэрэгтэй. Ийм л 3 эмийг бол сэтгэл заслын аргаар л одоо энэ хүүхдүүд дүгнэ. Тэгээд өөрөө энэ хүүхдүүд маань өөрсдөө мэдхгүй, таньж мэдтгүй учраас одоо сэтгэл зүйн нэлээд өндөр боловсрал олгож ийж л энэ хүүхдүүд одоо нийгэм рүүгэл хөглөрөөгөл одоо хөлөө олдох байх л та. Баярлалаа. За одон тоо гишүүний хувьд хуулийн бодлого нөхцөл байдал ямар шатандаа явж байгаа вэ? Тэгээ юуны өмнө бас танай подкастын баяр хүргэе маш чухал сэдвээр ингээд ярьж байна. Өнөөдөр энэ нийгмийн маш тулгымцсан асуудлын нэг болсон. За тэгэхээр Монгол улс өнөөдөр 4 олон улсын одоо конвенцэд бол нэгдээ орсон байгаа 90 оноос хойш. Тэгэхээр Монгол улс өөрөө олон улсын байгууллагын өмнө хүлээх үүрэг хариуцлагууд нь бол тодорхой болсон гэсэн. За нөгөөтэйгөр 2002 онд одоо энэ хууль батлагдсан байдаг. Мансууруулах юм сэтгцэд бодис одоо нөлөөлөх энэ хууль одоо 2002 оны хууль гэдэг бол цаг үеийн шал өөр хуучирчихсан байна. Тэгэхээр өмнөх сая 4 жилд бид бас энэ хуулийн шин төсөл дээр бол нэлээд ажилласан. Санал хүмүүсээс санал авсан, тусгасан. Одоо ер нь өргөн барихад бол энэ хууль бол ингээд бэлэн болсон байгаа. Хамгийн гол асуудал одоо юу вэ гэхлээр энэ надад одоо энэ ингээд тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газрын холбогдох хэлтсүүдээс авсан бүх ингээ мэдээлэл байгаа. Бидэрт мэдээлэл хийдэг. Гэхдээ энэ дандаа хаалттай хийгддэг учраас наривчилж одоо энэ бүх юмыг ярих боломжгүй. Гэхдээ би зүгээр нэг одоо айхтар тоо хэлье л гэж бодож байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх одоо газраас ямар одоо судалгаа гарсан бэ гэхээр одоо яг манайх шиг ижил төрлийн одоо орнуудад 2030 он гэдэг чи одоо нэг 5 жилийн дараа байна. 30 он гэхэд энэ хэрэглээ 44% одоо өснө гэсэн ийм одоо тоо байдаг. Энэ бол өөрөө маш аюултай тоо. Манай хүн ам хэд вүлээ, өсвөр насны хүүхдүүд хэд вүлээ. Гэтэл одоо ингээл ерөөсөө шууд даблтаал явчихна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол одоо онцгой анхаарах шаардлагатай байгаа. За сая бас сөхөлтгөө хэллээ.
манад ерөөсөө ямар ч боловсруучсан байхгүй гэж. Боловсруучсан байхгүй. Тэгэхээр би бол нэгдүгээрт Монгол улсын төрийн бодлого яг ямар байх хэвээр төрийн бодлого зөв байх хэвээр. Яг энэ цаг үедээ нийцсэн байх хэвээр. Хоёрдугаарт энд нөгөө эцэг их гэр бүлийн хүмүүсийн үүрэг хариуцлага. Энэ хүмүүс бас мэдээлэлтэй, мэдлэгтэй энэ байх нь чухал. За тэгээ гурав дахь нь бол хувь хүний одоо асуудал байж байгаа. Тэгээ өнгөрсөн 4 жил би бас нэлээд хүмүүстэй ажиллаж үзсэн л дээ. Тэр энэ чиглэлээр хийгдсэн номнууд байна, судалгааны ажлууд байна. За зарим нь болохоор энэ төрийн бас байгууллагын бас хүмүүс байдаг. За тэр төрийн бас байгууллагын хүмүүс өнөөдөр юу ямар бэрхшээл тулгардаг вэ гэхээр одоо хүн гэдэг санаандгүй хар тамхи хэрэгжилчлээ шүү дээ. Тэгэхээр очоод хинт хандхаа ерөөсөө мэддэг. Одоо харин нэг ийм утастай болж байгаа тийм энэ бол өрөөж. Хинт хандхаа мэддэггүй, эцэг их нь хинт хандхаа мэддэггүй. Ямар одоо имчилгээ хийхээ бид мэддэггүй. За зарим одоо эмнэлгүүд дээр очихоор яаж хордлого тайлахыг одоо сайн мэддэггүй ч гэдэг юм. Ингээд Монгол улс одоо энэ нэг орчин үеийн энэ айхтар тахлын өмнө бас өвдөгс хөрч байна л да. Тэгэхээр энэ дээр бид нар маш сайн одоо ажиллах хэрэгтэй. Бид нар өнгөрсөн 4 жил бол бас энэ чиглэлээр нэлээд ажилласан. Энэ ямар чиглэлээр ажилласан бэ гэхээр одоо манад энэ гадаадаас орж ирж байгаа одоо энэ том урсгал нь шүү дээ. Энэ урсгалыг одоо хаах, энэ одоо чиглэлээр ажилдаг одоо хүмүүсийг одоо олж илрүүлэх одоо энэ чиглэлээр бол бас нэлээдгүй сайн ажилласан. Тэгэхээр энэ бол бас үр дүнтэй. Тэр том орж ирж байгаа урсгалыг бол ингээ хаасан. За хүний нөөц дээр бид нар бол бас нэлээд чухал шинжилгэлүүдийг бол хийсэн. Гэхдээ одоо энэ өсөн нэмэгдэж байгаа энэ одоо хэрэгцээг бол ханаач хүрэхгүй байгаа. Тэгээ ер нь цагдаагийн газрынхан бас ярьж ирсэн. Ингээд энэ тэнд илрүүлгийн юмд ингээд одоо ингээд маш их хүч чадал гарч ажилдаг. Энэ бол ердөө орж ирж байгаагийн нэг 10% тай л бид нар ажиллаад байгаа. За одоо энэ хүмүүсийг эмчлэх гэж ингээд оролдож шүү дээ. Манай өрхөн Сэмүүд гэдэг чинь нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. Сэмүүд болохоор бас нэг 3-5% та ингээл нэг дөнгөжл ноцолтоод байгаа. Тэгэхээр энэ одоо үндэсний хөтөлбөр батлагдсан энийг бол одоо шинжилээд энэ чиглэлээр онцгой анхаарахгүй бол энэ өөрөө эдгэрхэд одоо их хэцүү өвчин баггүй. Хүн арх уудаг хүнийг бол одоо архинаас бас гаргаж болж जैन те. Хүн бүр архинаас бүр амсгаа болцсон хүмүүс зөндөө. За тамхи татж байгаа хүмүүсийг битээ тамхиа багасгаач яагаад бас тамхиа хайцсан ч хүн байдаг. Гэтэл энэ нэг хэрэгэлсэн хүн чинь эргээд өөртөө эцэг гэр бүлдээ нийгэмд асар их хор хөнөөл өхөрл очруулж байгаа болохоос энэ дээр бид нар бол одоо онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үздэг. Сэтгэл зүйч оюун бэлэг маань өмнө нь бас нөгөө хар тамхитай тэмцэх газар сэтгэл зүйчээр ажиллаж исэн. Тэгээ ер нь ингээ анзаарч хахад ямар хүүхдүүд, ямар сэтгэл зүйтэй хүмүүс энэ зүйлд холбогдож орж ирээд байгаа юм шиг санагддаг бай. Анзаарагдчихсан бай. Тэгээ юуны өмнө одоо ингээ хэлэхэд бол яг ийм нөгөө анханасаа мансуурах гэж хүн байдаг. Гэхдээ яг ингээд нөгөө тухайн хүнд ямар нэгэн байдлаар ингээд сэтгэл зүйн гэмт гэдэг юм уу энд байж байгаа бүх хүмүүс сэтгэл зүйн гэмтэлтэй тэр бол угаасаа одоо нөгөө амьдралын нэг хэсэг. Гэхдээ гэмтэлтэй юм байгаа ч гэсэн тэр үед одоо нөгөө түүний дараа эцэг гэр бүлийн хүмүүсийн нэг дэмжлэг хэрэг авсан. За тэгээд яг сэтгэл зүйн одоо тэр нөгөө хэрэгцээгээ яаж хангаж байгаа сэтгэл хөдлөлөө хэр удирдах чаддаг гэдэг юм тий. Идрээс шалтгаалаад ерөнхийдөө л мансуурал бодис хэрэгжилж байгаа хүүхдүүд ингэ ажиглахад бол хөвчлэн одоо нөгөө яг бодит байдлаас зогтох байдлаар хэрэгэлдэг. Бодит байдал хэцүү хүнд. Тэгээ бүр яг ийм судалгаа яадаг нөгөө мансуурал бодис хэрэгэлдэг хүүхд 4 хүүхдэд би нэг нь амиа хорлох хийжсэн. За мансуурал бодисыг хэрэглээгүй хүүхдүүдийн 10 хүүхдэд би нэг нь амиа хорлох хийжсэн. Энэ нь болохоор яг нөгөө мансуурал бодис өөрөө амиа хорлоход хүргээд байгаа шалтгаан биш. Эсвэргээрээ яг л тийм хэмжээний нэг сэтгэл зүйн асуудалтай даван туулж чадахгүй яг нэг зөв хэмжээний дэмжлэгийг авч чадахгүйгээсээ болоод тэр хүүхдүүд одоо тэр амиа хорлох орлого хийж ягаад тэгээд одоо бусдаас гэдэг юм найзуудаасаа хин нэгнээс гэдэг юм сонсоод хэрглэж үздэг. Яг тэр анх нөгөө хэрглэж байгаа үнийн тэр сэтгэл хөдлөл мэдрэмж бол тэр хүмүүст нэг тийм сайхан санагдаад байгаа байхгүй юу? Тэр гэрт байгаа ар гэрт байгаа ч гэдэг юм уу тэр одоо нөгөө өөрийнх нь өмнө тулгаарчсан байгаа сургуулийн орчиж гэдэг юм уу энэ бүх асуудлуудаас зайлсхийх боломжтой болгоод. За тэгээд 1 удаа 2 удаа гэдэг юм уу тий. За тэгээ 2-оос дээш удаа ч гэдэг юм хэрэглээд эхлэхэд бол нэлээд хэмжээний ингээ хамааралтай болчихно. Тэгээ мансуурал бодисыг нэг онцлог юу гэхээр одоо ингэ арх гэдэг юм уу эсвэл одоо тамхиг гэдэг юм уу нэлээд олон удаа хэрэгжилж хамаарал дондолт үүсээд байгаа бол мансуурал бодисыг 1 удаа хэрэглэхэд яг энэ нөгөө бид нар чи яг мансуурал бодис нөгөө дофамины ялгаалыг нэмэгдүүлж байгаа. Тэнгүүд уг нь бол энгийн үед бол ингээ дофамин одоо нэг одоо эсийн төгсгөлөөс
ялгарч яхад одоо ингээд нөгөө эсийн маань одоо эхлэл маань ингээд тодорхой хэмжээний рецептортой жишээ нь 10. За тэгмүүд энэ чинээс 10 одоо 20 ялгарсан байсан ч гэсэн энд 10-ыг авцсан бол хаагдчихдаг юм. Тэгэнгүүт энэ эс маань буцаагаад нөгөө ингээд татаа авчдаг байхгүй. Гэтэл мансууруулах бодисын гол онцлог нь яадаг вэ гэхээр энэ чинээс 10 20 биш бүр ингээд 100 жишээ нь ялгарч байна. 100 ялгарчингуудаа энэ ингээд нөгөө буцаад нөгөө одоо сорох гэдэг юм тий. Буцаах үйлдэл байхгүй. Тэгэнгүүт эс хоорондын зайд үүсчээд байгаа энэ одоо 101 тэр дофамин шимэгдэж дуустлаа тэр нэг орчинд байгаад ингэдэг учраас маш удаан хугацаанд нөгөө сэргээг байна. Маш удаан хугацаанд одоо хоол идэхгүй байна, унтахгүй байна гэдэг юм. Энэ асуудлууд чинь ингээд нөгөө тархины биохим, тархины бүр ингээд нөгөө нэг тэр бүх гормон гэдэг юм те өөрчлөлт орчиж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлт чинь бүр маш хурдан хугацаанд одоо тэр хүнд ахаад энэ одоо мэдрэмжийг авъя гэдэг ийм хүслийг бий болгодог. Энэ хүслийг тэгээд одоо шинэ нөгөө эцэг эхчүүдийн хүсэж байгаа шиг те чи өөрийгөө захирч чадахгүй. Өөрийгөө захирах боломжгүй байхгүй. Бүр ингээд бие махбод нь тархиныхаа хэмжээнд нэгж байгаа гэдгийг хэн хүмүүс ойлгодоггүй. Тэгэхээр ийм онцлогтой байдаг. Тэгэхээр нөгөө нэг удаагийн хэрэглээ байхгүй гэдэг чинь л энэ байна та. Нэг удаа хэрэглэхэд л тэр хэмжээний ийм мэдрэмжүүдийг авч байгаа хүн бол буцаагаад энгийн зүйлсээс тэр мэдрэмжийг авч сургахад сэтгэл зас маань урт хугацаанд үргэлжлэх ийм учиртай. Тэгэд ерөнхийдөө бүр ингэ нөгөө сүүлийн судалгаа байсан л да. Одоо нөгөө хүүхдүүд өмнөх үеийнхээ одоо өөрийнхөө эцэг эхийг бол илүү ухаантай байдаг. Илүү ухаантай болж төрж байгаа нэг талаасаа нөгөө талаасаа одоо тэр нөгөө илүү ийм одоо нөгөө сэтгэл зүйн өндөр хэрэгцээтэй байгаа хүүхдийн хэрэгцээг эцэг эх нь хичнээн хичээгээд бүрэн хангаж чаддгүй. Энэ тэгэхээр нөгөө нэг бас эцэг эхийн буруу мөн эсвэл одоо нөгөө эцэг эх хүүхдээ хайхгүй байгаа ш. Тэр эцэг эх өөрийнхөө хэмжээнд хайхаж байгаа ч гэсэн тэр нь хүүхдийн бүрэн хэрэгцээг хангаж дийлэхгүй ийм одоо нөгөө орчинд бид нар амьдарч байгаа. Тэгэхээр эн чинь зөвхөн одоо сэтгэл зүйн талаасаа ихээс илүү биологийн хувьд, нийгмийн хувьд, сэтгэл зүйн хувьд ингээд ер нь ямар нэгэн донтолтой тийм асуудал бол биологи, нийгэм, сэтгэл зүйн гэдэг ийм гурван толгууртайгаар ингэж авч үзэх шаардлагатай асуудал болж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нэг тийм масуулах бодис хэрэглэх эрсдэлтэй хүүхэд гэдэг нэг тийм бусдыг ингээд ялгаж хайж олоод байх нь өөрөө бас өрөөсгөл ойлголт. Ямар ч хүүхэд масуулах бодис одоо хэрэглэх гэдэг юм уу тийм эрсдэлтэй байж болно. Гэхдээ яг энэ одоо сэтгэл хөдлөлийн зохицуулгын асуудалтай хүүхдүүд бол илүү л анхаарал татна л гэсэн үг байна. Тэг яг би энэ дэр нэг юм хэлье. Яг ингээд донтолтой хүүхдүүдтэй ажиллаж байхад бол 50-аас дээш хувь нь сэтгцийн ямар нэг хавсарсан өвчин. Одоо шизофренитэй ч энэ хоёрт уулдаж байна те. Ер нь бол бүх донтолтонд өртсөн хүүхдүүд бол сэтгэл гоцрол, айдас түгшүүртэй байдаг. Тэрнээс гадна одоо нөгөө нэг хит хөдөлгөөнт эмгэгтэй хүүхдүүд бол ер нь бол донтолтонд өртөх магадaltaй төлөв байдлын эмгэгтэй хүүхдүүд бол байдаг. Энэ одоо донтолтонд өртөж байгаа одоо энэ залуучуудын маань одоо гол юм бол хуучин бол удамшил гэдэг шүү дээ. Яг удамшлын тийм нэг мутацлагдсан ген бол удамшдаггүй маа. Зүгээр тэр допамина ялгаруулдаг багассан хүмүүсийн бол удамшна. Энэ бол нэг 30-40% таа байж хахад 50-60% нь бол хүүхд насндаа авсан сэтгэл зүйн гэмтэл байдаг. Тэгэхээр энэ донтолтыг эмчилнэ гэдэг чинь яг давхар тэр сэтгцийн нэмэггүүдийг сэтгэл зүйн асуудлуудыг давхар эмчилж ижил энэ донтолт эмчлэгдэнэ гэхээс одоо ганцхан донтолт дээр нь тэр CBD гээл тэр тагтаа сэргийлэх лекцүүдэд ороод ярилцаал ингээд бол ганцхан донтолтын бариад бол юуг байхгүй. Түрүүн бас одон төвийн гишүүний хэлсэн дээр бол энэ хууль дээр бол бас нэг юм ормоор байгаа байхгүй. Гэхдээ энэ аюул том системийг өөрчилөлт. Одоо Америкт ч одоо сая манай ерөнхий сайд хэллээ шүү дээ. Хар тамхитай тэмцэлт дайн зарлана гэж лөө нэг тийм хэлсэн тий. Тэгээ ялын бодлогоо чангатгана. Одоо хэрэглэгч нарыг 5-6 жилээр хорно гэж байгаа байхгүй. Зүгээр энийг бол хийсэ Америк. 50 жилийн дараа энэ бүтсэнгүй гэдгийг Америкийн өөрийнх нь бодлого боловсруулагч нар ч гэсэн тэгээ 70 онд нэг Ричард Никсны үед байхгүй юу. Тэгэл энэ бол үеийн одоо ерөнхийлөгч нар бол энэ дээр айгүй хатуу явжсэн. Тэгээд яасангүй л шоронгийнхан зардал нэмсэн, төсөв нэмэгдсэн, шоронгийнхан 40-50% тэрнээс ч илүү хувь нь бол юу хар тамхичтаар дүүрсэн. Гэтэл эргээд тэр хар тамхиар нь ингээд барьж хорсон тэр хүмүүс нь хідэн тэгвэл шоронд оруулаад гарсан үр дүн нь юу вэ? Бараг ихэнх нь гарахгүй байхгүй юу? Манай Монголч гэсэнтэй
2 жил, 3 жил, 4 жил суучаад нэг 6 сар суучаа гарч ирсэн залуучууд гараал хэрэглэдэг шүү дээ. Тэр тосч авч байгаа гэр бүл нь ойлгодог бас сэтгэл зүйн бол тий. Тэгэхээр энэ одоо ч нэг их хурлын гишүүн хинжлээд ярьж байсан. Одоо хэрэглэсэн үнийг 5 жил, 2 дахь удаа хэрэглүүл 8 жил ч гэлөө энэ айдсаар энэ хүмүүсийг хэмжилдэггүй байхгүй юу? Тэр хүний тархиных нь тэнцвэр сэтгэл зүйн тэнцвэр нь алдагдсан, биохимийн тэнцвэр алдагдсан. Тэрийг л эргэж хэвдэн оруулах хэрэгтэй байхгүй юу? Одоо хэрэглэж байгаа хүний бол ч гэдэг дунд тарих, тэр дур хүслээрээ л энэ хүн юм хэрэглэж байгаа. А тэр урд тарих уу тэр юуны тий тухны урд дэлбэн гэдэг юм билээ Монголоор. Тухны урд дэлбэн бол ер нь огт ажилтгүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийнх бол бүр өөрийгөө хянах чадваргүй байхгүй юу. Тэгэхээр тэр ганцхан дунд тарихаараа жоох хөвгчиг ажиллаж байгаа энэ дундгч нарыг одоо хорлоо гэд ерөөсөө эмчилгээ авахгүй. Харин ч эмчилгээ авсны дараа яадгүй гэхээр яг эд хэрэглэж байгаа үед бол дунд тарих нь амар хүчтэй ямраагаар харах юм бол гэрэл гасна. Урд тарих бол бараг гэрэл байхгүй. 6 сар зогсоосны дараа эмчилгээ аваад харахад бол дунд тарих нь арай багасаад тэр идэвхтэй үйл ажиллагаа нь одоо тэр уртлын тарих нь бол арай нэмэгдэж байгаа байхгүй. 18-аас 24 сар болж иж хүний энэ урд тарих яг ингээ бүрэн хэмжээнд эрүүл хүний хэмжээнд шүүж тунгаадаг, шийдвэрээ гаргадаг, зөв алхмаа хийдэг болж эхэлж байгаа байхгүй юу. А хоёрдугаар энэ хүүхдүүдийн бүгдээрнийх нь танин мэдхүн одоо ур чадвар баггүй болсон байдаг. Ойс тогтоолтол бүр огт байхгүй. Одоо энэ хүүхдүүдэд ном уншуулаад юм бичүүлэл ингэхэд бол тарих нь бол огт ажиллахгүй байгаа байхгүй тий. Яагаад гэвэл өсвөр наснд ийм судалгаа байдаг хэр эрт мансууруулах бодис хэрэглэн тэр хэрээрээ тэр хүүхдүүдийн тархины болон энэ танин мэдхүйн чадварууд маш ихээр алдагдж идэг. Одоо ингээд эцэг эхчүүд ингэдэг байхгүй хүүхэд нь одоо нэг мансууруулах бодис хэрэгжилж гиснээс нэг 6 сараас 12 сарын дараа эцэг эхчүүд мэддэг. Ихэнх үед бол тий зарим бүр хэдэн жил мэдхгүй тий. Тэг мэдхгүй яваад байдаг. Тэгэнгүүт тэр үед хүүхдийнх нь зан төлөвт ингээ өөрчлөлт орвол тий. Ингээд том хувц өмсөх гэдэг юм уу, аав ээж их өдрөө харахаа болооч гэдэг юм уу. Аль болох ганцаараа байх гэх хичээ гэдэг эцэг эхтэй харилцаа тогтоохгүй. Тэр үед эцэг эхчүүд юу гэдэг вэ гэхээр өсвөр насны л хямрал. Тэгээ ихэвчлэн яг Монгол яг аав ээжүүдэд байдаг нэг онцлог юу гэхээр харахад хүүхэд нь бүрэн бүтэн одоо ингээд яг ингээд бие махбодын хувьд бүрэн бүтэн байна. Хоолоо идэж гин үйдэж гин хичээлдээ явж ирж гин үү гэдэг ч юм уу те. Зүгээр л яг энэ процессыг явагдаж байгаа тохиолдолд манай хүүхэд хэвэн гэж бодоод байдаг. Тэгээд яг тэр хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг ихэвчлэн ингээд орхицсан байдаг. Тэгээд ингээд дараад нь ингээд мэдхээр эцэг эхчүүд ингээд маш их шоконд ордог. Би ингээд ингэнэ гэж бодоагүй ч гэдэг юм уу те. Маш их шоконд орсон байж гэн тэрнийхээ дараагаас эцэг эхчүүд үүсгэлийн үе шатанд очино. Тэрнийхээ дараа сэтгэл готромж гэдэг юм уу. Уур бухимлын үе шатанд очино. Тэгээд энээс эхлээд одоо мансууруулах бодис хэрэгэлдэг хүүхэд маань буцаад өөрөө одоо хүчирхийллийн золиос болох гэдэг. Яадаг вэ гэхээр эцэг эхчүүд за тэгвэл чамайг ингэчээ. Тэгвэл чамайг ингэчээ гэдэг юм. Ингээд их зүйлүүдийг ингээд хориод эхэлж байдаг. Гэтэл ингээд сэтгэл зүйн зөвлөгөөнд яваад гэдэг юм. Сэтгэл засалж явж байгаа хүүхдүүд маань ингээд уг нь айгүй сайн ингээ өөрийгөө ойлгоод эхэлдэг байхгүй юу? Одоо жишээ нь ийм зүйлээс болоод би ийм болсон юм байна. Гэхдээ одоо өнгөрснөргөө хараад гомдоод байхын оронд арай өөр ингэж явах юм байна гэдэг юм уу. Ингээд бие өөрөөр авч явахгүй хичээж итэл ээж аав нь болохоор яг л нэг энэ хүүхэд одоо хэрэгжилжсэн ч гэсэн одоо хэрэглэхээ болохоор хичээж байгаа шүү гэдгийг анзаардаггүй. Ихэнх нь нэг бол ингээд хит хянаал, ихэнх нь бүр ингээд нөгөөх нь ингээд байн дурсаал тий хэрэгжилж гин үү? Чи тэрнтэйгээ нийлэхээр л хэрэгэлдэг дээ. Чи тэгдэг дээгээд тэр хүүхдэд бүр ингээд хэрэглээч гэдгийг одоо баг өөртөө ингээд түлхээд идэг. Тэрийг бас тэгэхээр дан ганц хүүхдийг сэтгэл засалж явуулаад гэдэг юм уу? Дан ганц хэрэглэгч өөрөө сэтгэл засалж явснараа ингээд мансуулаас ангижчдаг юм байдаг. Тэр нь эцэг эхчүүд бол хүүхдийнхаа одоо тэр юм хэрэглэх айгүй том өдөө хүчнэр болдог. Тэгээ эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Нэгдүгээр хүүхдүүд өөрсдөө энэ өвчнийг, энэ донтолтын өвчнийг өвчтөй гэдгээ хүлээн зөвшөөрдөг өвчин. Эцэг эхчүүд нь бол бүр хүлээн зөвшөөрөхгүй. Тий. Тэгээд энд бол одоо тэр баян тарган айлын хүүхд байна уу, ядуу айлын хүүхд байна уу ерөөсөө бүр одоо бол Монголд бол нэлээд өргөн дэлгэр болчихсон байгаа байхгүй юу. Тэр одоо бүрэн бүтэн аав ээжтэйгээ байгаа хүүхд байна уу, эсвэл салтсан тийм гэр бүл байна уу өдр гэл ингээд бол яг л ижлэх юм барагч бүрэн бүтэн гэр бүлтэй хүмүүс одоо хүүхдтэйгээ сэтгэлийн холбоосгүй байсан хүүхдүүд
одоо хүүхдүүд бол ийм л болцсон байж байгаа байхгүй юу. Тийм. Ер нь бид нар ч бас нэг орчин үед нэг ийм ажиглагдаад байгаа юм шүү. Хүүхдүүд хуучин бол ингээд хүүхдтэйгээ бас хүмүүс их ажилдаг байсан. А одоо нөгөө хүн нэг юм нэг гар утастай тэр ертөнцийн тэр гар утас болцсон. Тэгэл тэндээсээ эцэг ихэн ч гэсэн орой орой л уцаагаал хүүхдээ гэж. Тэгэхээр энэ яг таасаа хэлж штэ эцэг хүүхдийн холбоос ингэж байхгүй болсноор одоо энэ асуудлууд бол бас гараад байна. А би нөгөө дүүргийн дараагаар ажиллаж байхад бас ингээд сургуулиудаас нэмээд судалгаа хийдэг гэсэн. Тэгэхэд хуучин бол одоо энэ хэрэгэлдэг бүтээгдэхүүн өөрөө нэлээд өртөгтэй байсан учраас одоо юу гэдэг мөнгө төгрөг муутай айлын хүүхдүүд ер нь хэрэгэлдэггүй гэж тийм юм гардаг. А жоохон боломжтой айлын хүүхдүүдийг одоо онилж байгаа одоо энэ хэрэгэлдэг. А гэтэл одоо сүүлийн үед энэ бодисуу чинь маш хямдраад ороод ирсэн. Тэгэнгүүт бүр ялгахаа болцсон тий. Өстой нэр мөнгөтэй мөнгө байна. Тэгэл улам тех тусмал нөгөө нэг айлын хүүхдүүд чинь бас хэрэглээл ингээд зарим нь бол брохт мэдээлгүй нөгөө модорхол тий. Ингээд маш юм аюултай нөхцлүүд үүсчихэд байгаа байхгүй. Ер нь бол яг энэ эмчилгээнд чинь одоо эмнэлгийн байгууллага эмнэлэг байна. Юу нөхөн сэргээх төв байна. А тэрний дараа нийгэмшүүлэх гэдэг юм дээр яг энэ орон нутгийн байгууллагууд одоо тэр эмчилгээнээс гараад ирсэн хүмүүс чинь эрүүл орчинд байхгүй тэр нөгөө хэрэгэлдэг гудамж руу очивол эргэл хэрэглэж байхгүй. Энд чинь архагл өвчин болохоор тэгэхээр энэ дээр бол тэр орон нутгийн төсөв бол нэлээд орд юм билээ. Ер нь бол яг Америкийн одоо энэ харт тамхитай тэмцэх төсвийн бол 40-50% нь бол хууль сахиулах байгууллагууд. Тэд нар бол тэр картел тэр сүлжээ эдэр устгаж идэг. Одоо жишээлбэл мансуурсан хүн гэмт хэрэгүүлдэн штэ. Одоо машинаар хүн дайраад алчин хулгай хийн, одоо хүн зодны эдэрч гэдэг юм уу те. Тэрэнд бол зарцуулна. А эмчилгээнд бол нэлээд их хэмжээтэй бас 20-30% нь одоо янз янзын юм төсөл хэрэгжүүлдэг ингэж улсаас нь өгдөг. Тэгээ ер нь бол яг нөгөө 90-ад оноос эхлээд энэ нөхөн сэргээх төв ингээд борооны дараах мөөх шиг олширсан байхгүй юу. Тэгээ тэрийг бол улсаас бодлогоор их дэмжсэн. Яг тэрний стандарт янз янзын алдаа бол гарна л та тий. Хувийн ер нь бол энэ хувийнх тий. А тэрнээс гадна тэр орон нутгийн засаг сахилгааныхан тэр хүмүүсээ нийгэмшүүлэх одоо тэр хагас эрүүл одоо хагас гэрч юм уу тэнд сэтгэл зүйч ажилтдаг нийгмийн ажилтан ажилтдаг тэр хүмүүс нь тэнд байжгаад нэг цагийн ажил хийгээд тэрнийхээ мөнгийг хагас дотоод үлдэг тэнд нь нөгөө инээгийнх нь өөртөө дэмжих бүлгийнхэн цуглааныг явуулдаг а тэр хүмүүс нь бас тэр хүмүүсээ шээлгэж үзнэ хэрвээ одоо боц хэрэгэлсэн бахан бол тэр байрнаасаа гаргацдаг тэр нь үнгүүч байр гэдэг гэх мэт ингээд нийгэмшүүлэх шатараатай арга хэмжээг авдаг байхгүй юу. Норвег Шведд бол ийм нөгөө зохицуулах зөвлөл байгаа. Тэгээ тэн дээр ийм төлөөлөгч байгаа. Төлөөлөгч хүн болохоор одоо тэр нөгөө тэр хувийн хвшлийн тэр байгууллагуудыг яг нөгөө хэр үр дүнтэй ажиллаж байна, хэр чанартай ажиллаж байна гэдэг дээр ингээд нөгөө мониторинг хийгээд тэн дээрээ үүдээд нөгөө санхүүжилтийг өгдөг. Тийм тогтолцоо байлээ. Тэр айгүй тийм бас үр дүнтэйс нагц. Яг энэ кейс рүүгээ ингээ орох юм бол энийг Монголд яг хөрсөн дээр буулгахад яг болохгүй байгаа зүйл нь юу байгаа бэ? Түрүү эмчилгээг бол би ярьсан. Нэгдүгээр DBT-гийн энэ одоо сэтгэл заслын эмчилгээгээр мэрэгсэн сэтгэл зүйчтэй бид нар бэлтгэх ёстой. Тий диалектик зан үлийн эмчилгээ гэсэн үг. Яг донтолтод зориулсан. Хоёрдугаар юу тань мэдхэн зан үлийн CBT-г бол одоо нэг л газар одоо тэр Елена эмчтэр хийж ах шиг байна. Энэний эмчилгээг бол одоо Монголд бүр яа харахгүй нутгшуулахгүй бол энэ сэтгцэн эмчнэр, сэтгэл заслалч нар, сэтгэл зүйч нар оруулах хэрэгтэй. Энийг өөрсдөө сурах хэрэгтэй. Эсвэл улс бодлогоороо энэ хүмүүсээ сурах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол энэ өвчнөөс ингээ эмчилгээд эхний 2 жил бол хамгийн их сэтрэл өгнө. Гурав дахь нь 2-3 жилд бол ингээд бас эрүүлжилтийн дунд үе. 4-өөс 3-аас 5 жилд бол одоо төгсгөл үе нь багхгүй. Тэгээд 5 жил энэ хүн эрүүл байж дэвчиж чадах юм бол ерөнхийдөө эдгэрэл гарлаа гэж үздэг. А 3 дугаарт бол бүр ингээд энэ хуультай холбогдуулаад ярих юм бол энэ нөгөө нэг хар тамхины шүүх гэдэг тогтолцоог энэ хууль дээр оруулах хэрэгтэй байгаа. Хэцүү орчин, дүрм, журам бүхэн боловсронгуй болох чиглэлээр одоо бид нар ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр яг ийм кейс дээр энэ Монголд энэ байхгүй учраас энэ хүн гадаад явсан юм. А гэтэл гадаад явах боломжгүй бас хүмүүс байгаа тийм. Монголд ямар ч байсан одоо энэ зүйлтэй нөгөө тэмцэх, сургах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхтэр Монгол улс бол их хоцорж яваан байна гэсэн дүгнэлт хийж байна. За энэ дээр ямар ч байсан нэг хэдийгээр хувийнхээ хийж болох ч гэсэн улсын заавал нэг төв байх хэрэгтэй гэж байна. Тэгээ тэрийг бид нар өмнө нь инх баяр сайд бид нар яриад Сэмүтийн хашаанд газар байна.
Сэмүүтийн хашаанд энийг барья гэдэг ингээд зураг төслийн шийдээ гэдэг ингээд явж исэн. Тэгэхээр манайх ч нэг засаг докторгоо ч ингээд сайн хурдан солигдоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол энэ сэмүүтийн хашаан дотор бид нар энэ нэг төвийг бариад за ийм төв ингээд ямар ч байсан байж хахад энэ дээр ажлууд хийгдэж эхэлсэн. Олон улсын байгууллагууд тусалдаг, тэнд сэтгэл зүйчтэй бэлдэх. За хувийн хвшилч гэсэн энд оролцъё гэхэд хувийн хвшлийнхэн ч гэсэн тэнд ирээд сургалтандаа хамардаг, нэг юм арга зүгээр хангадаг, тэгээ сэтгэл зүйчтэйг бэлдэх, энэ бүх зүйлийг хийдэг ямар ч байсан нэг юм улсын том төв байх ёстой л гэж би үздэг байхгүй. Бүгдийг нь одоо хувьд гэхээр хувьд чинь маш хэцүү байж. Үгүй аль ч орнд одоо улсын одоо жишээл орлого багтай одоо жишээл эрүүл мэндийн даатгалгүй хүмүүс зориулсан. Тэгээд албадлагаар одоо тэр нэг харт тамхины шүүхээр одоо эмчлүүлсэн. Гэхдээ өөрсдөө эмчлүүлж чадахгүй тийм хүмүүсийг бол улсын одоо тэр өнгөө тийм юмд бол эмчилчлээ. Тэгээд энэ дээр ингээд бол яг нөгөө сэтгэл зүйч нар байхгүй гэж тэгж шүү дээ. Энэ нөгөө манай сэтгцэн эрүүл мэндийн тухай хуультай холбоотой байгаа. Тийм нөгөө сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн дээр болохоор нөгөө яг л сэтгэл зүйч гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр сэтгэл судлалаар ихтэйд босвол одоо ихтэй сургууль сураад боловсрол эзэмшсэн хүнийг хэлнэ л гэж байгаа. Тэгэд яг энэ хуулиараа сэтгэл зүйч хүм бол яг нийтийг хамаарсан сургалт хийхээс биш сэтгэл заслын үйлчлэгийг хийх эрхгүй байдаг. Тэгээ энэ хуулийн дээр хашаа сэтгэл засаж гэж хэнийг хэлэх вэ гэхээр сэтгэл засаа суралцсан сэтгцэн эмчийг хэлнэ л гэдэг ингэждэг. Тэгэнгүүт манайх бол яг нэг төрөө бас биелжсэн нэг 200 хүрэхгүй 200-аад юм одоо сэтгцэн эмчтэй. Тэгэхээр манай сэтгцэн эмчний ачаалал бүр үнэхээр их 200 хүн ингээ 3 сая хүн гэдэг ч юм бүр үнэхээр их байгаа тий. Тэгэнгүүт нөгөө хуулаараа ингээ сэтгэл зүйчд маань сэтгэл засал хийх эрхгүй учраас ийшээ тийшээ ингээ нөгөө материалаа ингээ жишээ ингээ нөгөө явуулъя гэхээр маш их юм нөгөө хуулийн ийм асуудлуудтай тулгарх гэдэг. Манайх одоо ингээ нөгөө олон улсын тухлаа ярьж чадахгүй яг энэ хуулиа барихаар ингээ нөгөө хичнээн ийм сэтгэл зүйчд байсан ч гэсэн зөвлөгөөнөөс хэтрэхгүй яг зөвлөгөө гэдэг нэрийн дор ингээ нөгөө урт хугацааны засал явуулсан ч гэсэн би яг сэтгэл зүйч учраас хуулийнхаа хүрээнд би бас ирэхгүй болчиход байдаг. Энэ дээр нөгөө нэг энэ хүүхэд чинь болохоор 19 настай хэрэглээ 3 жил болсон гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт дийлэнх тохиолдолд ер нь насанд хүрээгүй хүүхдүүд одоо 10 хүүхэд тутмын 6 хүүхэд нь эмтлийн мэдлэг байхгүйгаасаа болоод энэ зүйлд орсон гэж хариулсан байдаг. Тэгэхээр яагаад мэдлэггүй байна гэхээр одоо боловсролын системд бас жоохон өөрчлөлт оруулмаар байгаа байхгүй. Нөгөө болохгүй гэж хаагаад байдаг. Нөгөөдөл нь бүр илүү сонирхох сэтлэн төрөөд байдаг. Даган дуурайгаа хэрэгэлдэг ч юм тохиолдлууд байдаг болохоор энийг анханасаа л боловсролынхоо системд 10 жил байхад нь хүүхдүүдтэй хилээд тэр анхаарал өгчих юм бол бас зүгээр ах гэж бодож байна. Миний мэдж байгаагаар 11 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн хичээл дээр нэг интерактив ганцхан л хичээл байдیں۔ Америкт бол бүр 5 дугаар ангиас ингээд тарих зураад тэгээ өвс хэрэглүүл тарихных нь хаана нөлөөлдгөө тэгээ чиний хичээл ном яаж муудах уу гэд айгүй гоё бүр зураг мурагтай яг тэр хүүхд зориулсан хичээлүүд ингээд жил болгоор хуулийн бас нэг тэгэхээр боловсролын яг тийм заалтай одоо ерөнхий прогноос таниулах сурталч ямар байх юм бэ гэдэг бас зааж байгаа. Тэгээд амин алдах тохиолдол их олон байна. Одоо ингээл би ингээд дундагч хүүхдүүдтэй ажилладаг ш тэгэхээр ингэж байгаа байхгүй одоо 30 гарч байгаа залуу надтай хамт хэрэгжилж ирсэн найз нар одоо 10 хүүхд 10 залуу хүцэн гэж ирж байгаа байхгүй. Энэ дээр хэлэхэд энэ талаар би нөгөө солонгосын асуудлыг нэлээд судалсан байхгүй. Гэсэн чинь энэ дээр яаж юм гэхээр одоо манайх ингээд нэг хідэн төрлийн бодисыг л болохгүй гингүүтээ тэр нь одоо бүр засгийн газраар яагаад ингээд айгу хөдөлгөхөд айгу хэцүү. Гэтэл өдөр болгон шинэ бодис орж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо солонгосын мансууруулах бодисын хуулиараа нийт 423 төрлийн бодисыг хоригдсон ч 423. За тэгэхээр энэ нь өөрчлөгдөж идэг. Дорд орно энийг хэл рүү мэдээлж идэг. Донтогч болохоос нь өмнө ирээдүйд болсон хүүхдүүд дээр хэдүүлээ анхаарья гэдэг зорилгоор энэ подкастаа хийж амаа. Тэгээ урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ бүгдээрнгийнх нь ажилд нь амжилт хүсье. Цаашид хэдүүлээ бол байнгын бас юм холбоотой ажиллана гэдэгт бол итгэж байна. Тэгээ баярлалаа.